Эр хүн саяхан дээд давхар руу гарлаа. Би энэ гинэт байрандаа хөшчихв. Удалгүй дөрвөн мөчин захирагдахгүй татханаж эхлэв. Энэ ер нь нууцлагдаалт ертөнцийн үзэгдэл үү? Эсвэл ад зэтгэр чөтгөр шулам хорлоод байна уу? 2026 оны хамгийн шинэ дэлгэцийн бүтээл. Хараал идсэн байшингийн дэлгүүр. Аимшигын цувралыг хүлээн авч үзнэ үү? Адзээ хүүдүү охиныхоо хамт. Эцэг нь эхийг нь хөнөөж буйг нүдэрээ харжээ. Тэрхүү аимшигт дүр зураг. Ах дүү хоёрын салж өгдөггүй хар дарсан зүүд болон үлдэв. 20 жил өнгөрсөн ч гэлээ. Адзээ одоо хүртэл зүүднээсээ цочин сэрдэг хിവэр. Зовсон дээр нь нэрмэс гихчээр. Дүү Сиоэн багасаал зүрхний төрөлхийн гажигтай гэж онцлогдсон юм. Адзээ хамаг хадгаламжаа шавхсан ч дүүгийнхээ эмчилгээний зардлыг арай ядан залгуулж байлаа. Тэр өдөр тэрээр нэгэн хэцүү шийдвэр гаргав. Тэр нь эцэг эхээс нь үлдсэн байшинг зарах байлаа. Энэ нь Адзгийн хувьд мөнгө болгож болох цорын ганц хөрөнгө байв. Үйл хөдлөлийн зуучлагчид байшингийн байршил болон зохион байгуулалтад маш сэтгэл хангалуун байсан ч байшинд хүн амины хэрэг гарсан гэдгийг сонсоод харилцаанд тэр дороо хүүтэрч орхив. Компанийн дүрмийн дагуу хараал идсэн байшинг зуучлахгүй гэлээ. Адзгийн царай тэр дороо бариаж хэрв хэн ч ийм байшинг зардаггүй юм бол хүн өгсөн байшин зүгээр л хоосон хоцрох ёстой гэж юу хэмээн дургуутслээ. Зуучлагч хэсэг бодож байгаад Адзад нэгэн нэрийн хуудас өгөөд энэ газар очиж асуугаад үзхийг зөвлөв. Адзаа хаягийн дагуу нэгэн газар иртэл ийшин үйл хөдлөх хөрөнгө гэсэн хаягтай газар байлаа. Цонхон дээр нь хараал идсэн байшин зарна гэсэн зар дүүрэн наажээ. Үүдэн дээр нь бас ажилтан авах зар байв. Хаалга нь төгжээтэй байхыг хараад тэрээр цонхоор нь доторхыг харах гэж оролдтол нүдний өмнө нь гинэт хүний царай гараад ирв. Адзаа маш их эвгүй байдалд орлоо. Яг тэр үед нэгэн машин ирж зогсов. Машинаас нэгэн дунд иргэн насны ир бууж ирсэн нь энэхүү үйл хөдлөлийн газрын эзэн байлаа. Би Цэнгуас юуник хайж явна. Би байна. Морил дотгошоо ор. Тэд бидээ танилцуулсны дараа Адзаа эцэст нь учрыг ойлгов. Энэ бол дандаа хараал идсэн байшин зардаг тусгай газар байжээ. Ингээд тэрээр өөр тохиолдсон нөхцөл байдлаа шууд хэлв. Цэм захирал маш мэргэжлийн хандаж байлаа. Гарсан хэрэг явдлаас нь шалтгаалаад хараал идсэн байшингууд ихэвчлэн 20-40% хямдардаг гин. Адзгийн шиг хүн амины хэрэг гарсан байшингууд ерөнхийдөө хамгийн их үнэн ундаг байна. Гэвч хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрсөн тул үнэнд нөлөөлөх нөлөө нь багассан байлаа. Цэм захирал итгэл төгс амлалт өгч Адзгийн байшинг заавал боломжийн үнээр зарж өгнө гэв. Зарагддаггүй хараалт байшин гэж үгүй. Зөвхөн зарж чаддаггүй зуучлагч л гэж бий. Адзаа эмнэлэгт буцаж ирээд дүүдээ энэ баярт мэдээг дуулгав. Гэвч Сиоэ үүнийг маш ихээр эсэргүүцлээ. Учир нь энэ байшин бол эцэг эхээс нь үлдсэн цорын ганц зүйл байв. Эцгийнх нь ааш зан эвдрэхээс өмнө тэнд ах дүү хоёрын олон сайхан дурсамж үлдсэн байлаа. Адзаа сэтгэл санаагаар унан хямарч байх үед барилгын даамал түүн рүү уцтав. Адзаа дүүгээ асрах гэж байн чөлөө авдаг байсан тул даамал аль хэдийн өөр хүн оронд нь олчихжээ. Адзад цаашид ажилдаа ирэх шаардлагагүйг сануулв. Маргааш нь Адзаа ишин зуучлалын газар ирж Цэм захирлаас маш чин сэтгэлээсээ хүлцэл өчөв. Учир нь тэрээр байшингаа зархаа болохоор шийджээ. Цэм захирал уужуу сэтгэлээр түүнийг ойлгож буйгаа хэлв. Тэр үед Адзаа гаднах ажилд авах зарыг гинэт санав. Одоо тэр яг ажилгүй болоод байлаа. Өөрөө энэ ажлыг хийж чадах эсгээ асуув. Цэнгуас юм захирал хариу өгч амжаагүй байтал нэгэн тарган нэр хаалга төлхөн орж ирв. Найшин замын 280 гудамжны 34 тоод байшингийн эзэн гинэт зарна гин. Ажил ороод ирэхийг харсан. Цэм захирал шууд л хүмүүсээ ажилдаа орцгоо гэж дуудлаа. Адзаа хөшчихсөн зогсож байхыг хараад түүнийг ч бас хамт явъя хэмээн дагуулв. Шинээр ирсэн тарган залууг Ментоо гэдэг. Түүний аав нь шарил хадгалах газарт ажилладаг тул цагдаа нараас гадна хаан хүн амины хэрэг гарсныг хамгийн түрүүнд тэр мэддэг ажээ. Ишин зуучлалын газар бусад өрсөлдөгчдөөсөө төрүүлж ар гэрийнхэнтэй нь холбогдож хараал идсэн байшинг маш хямд үнээр авч чаддаг байна. Гэхдээ тэд хараал идсэн байшинг цэвэрлэх бүрийнхээ өмнө нэгэн 100 гарын эмийн санд ирж цай уудаг. Та нарыг хүлээгээд удаж байна шүү. Энэ цай муу бүхнийг зайлуулж амар амгалан ивэдэг гин. Харин энтхийн эзэн би имээ. Ихэс дөлгөн нэгүүлсэнгүй төрхтэй хүн байлаа. Тэрээр Адзаг шинэ хүн гэдгийг харцаараа л танив. Тэгээд түүнийг тусад нь дэлгэцний цаана дуудаж уулзав. Цэм захирал болон бусад нь үүнд огт гайхсангүй. Адзаа би чинь зүгээр үү? Уг нь хараал идсэн байшингийн зуучлагч хийх хүн болгоны чадах ажил биш юм шүү. Би имээ нэг гараараа Адзгийн суцыг барьж нөгөө гараараа гар нурундаа ямар нэгэн зүйл тооцоолсон байв. Удалгүй түүний царайнд гайхшрал тодорч араас нь хид хідэн асуулт асуулаа. Энэ жил 28-тай хулган жилтэй бидтэй. Дүү охин чинь сайн уу? Адзгийн нүүрэнд гайхшрал дүүрч би имээ яаж өөрийнх нь амьдралыг ийм сайн мэдэж байгааг ойлгосонгүй. Тэднийг явсны дараа нойрмог нүдтэй нэгэн охин дээрээс бууж ирв. Би имээ гинэт ийхүү хэлв. Та хоёр өөр төлбөрийн сэжмээр холбоотой бололтой. Энэ охин Адзаа хоёр ямар нэгэн үеийн үрийн холбоотой харагдана. Харин энэ үед Цэм захирал хүмүүсээ дагуулan хараал идсэн байшингийн үүдэнд ирчихсэн байв. Ер нь байшин зарагдах нь тодорхой болмогц. Тэд өрөө тасалгааг шууд цэвэрлэж эхэлдэг. Ингэснээр дараа нь үйлчлүүлэгчдэд байшинг үзүүлэхэд бэлэн болгодог байна. Өмнө нь Ментоо бусдаа нөхцөл байдлыг товч танилцуулсан юм.
Байшинд нас барсан хүн бол нэгэн бяцхан хүү байж. Түүний эцэг их нь хар тамхинд домтсон бөгөөд өдөр бүр сэтгэл нь жаахан л тавгүй болоход хүүгээ зодож нүддэг байжээ. Нэг удаа мансуурсан үедээ хүүг өгтлэн зодсон байна. Эцэг их нь хэрэг илэрхээс айж цогцыг нь хогны уутанд хийж нуужээ. Хүүхдийн цогцсны үнэр улам бүр гарах хүртэл хөршүүд нь мэдснээр энэ хэрэг бүрэн илэрсэн юм. Шалнаас хар өнгөтэй наалдамхай шингэн арилахгүй байхыг хараад цэм захирал хүмүүсээ хурдан ажилдаа ор хэмээн шавдуулав. Юнжин Мантугийн машиныг холдуулж өгье гэсэн шалтгаанаар доошоо зүгтчихв. Ажлаас хойш суудаг энэ ажилтны занг цэм захиралч гадарлаж байсан ч юу ч хийсэнгүй. Тэрээр Юнжинийг сүнснээс айсандаа зүгтсныг мэдэж байлаа. Үлдсэн цэвэрлэгээний ажлыг зөвхөн Адзэл хийхээс өөр аргагүй болов. Адзэж татгалцсангүй. Бэлигээ өмсөд ажилдаа орлоо. Тэрээр санаандгүй угаалтуур дээрх заазуурыг хартал гинэт нуруугаар нь хүйт оргиод явчихв. Тэгтэл нэгэн шилэн суман хэлбэртэй бөөрөнцөг өнхрөн ирлээ. Дөнгөж бүхийж аваад хартал нөгөө заазуур нь гинэт алга болчихсон байв. Энэ үед дахиад нэг бөөрөнцөг өнхрөн унлаа. Адзаа харцаа дагуулan хартал хажуугийн унтлагын өрөөний шүүгээний хаалга аажмаар нээгдэв. Тэрхүү бөөрөнцөг тэндээс өнхрөн гарсан гэж тэр таамаглав. Айн чичирсээр ураг шалхаж Адзаа хамаг зоригоо зүглуулан шүүгээний хаалгыг татан нийлээ. Гэвч дотор нь юу ч байсангүй. Түүнийг дөнгөж амьсгаагаа авахд шүүгээний хаалган дээр цусан сарууны хид хідэн мөр тодорч эхлэв. Адзаа айсандаа ухарч ухрав. Толинд харахад нуруунд дээр нь нэгэн жоохон хүүхэд зүгтчихсэн байх нь тэр. Түүний хоёр хөл нь сүлдэж газар хүчтэй очлоо. Яг энэ мөчид алга болсон байсан заазуур харанхуй дундаас нисэж гарч ирэв. Адзаа яг л заазуурын доногдохын даваан дээр нэгэн хар дүрс хурдтай гялалзан гарч ирж нисэж явсан заазуурыг ганц гараараа бариад ав. Адзаа хэсэг зуур хүчсэн мэт дуугүй зогслоо. Гэвч тэр хүн хэн болохыг таньж амжив. Тэр бол зүүн эмнэлгийн охин байлаа. Охин амандаа тарин уншин. Тарнитай цаасыг хурдтай асаав. Тэгээд шууд өрөө рүү орж хувцсны шүүгээг онгойлголоо. Дотор нь харин нэгэн амтан хэрж хөвтөж байв. Тэр бол нүүрэн цонхиж цайсан жаалхуугийн сүмс байлаа. Охин туйлын зөөлөн дуугаар бяцхан хүүг битгий ай гэж тайвшруулав. Одоо түүнийг хинч гинтэж чадахгүй боллоо. Төд удалгүй бүгдээрээ зүүн эмнэлэгтээ буцаж ирэв. Адзэцэнгуас юм даргын амнаас ийм нэгэн зүйл сонсчээ. Тэд хараал идсэн байшинг цэвэрлэж байх үедээ байнга л хачимжигтэй зүйлстэй тулгардаг гин. Тиймээс би эмээ болон түүний ач охиноос тусламж хүсдэг ажээ. Эмээ ач охин хоёрын хамгийн сайн чаддаг зүйл бол чөтгөр шулан зайлуулж сүнс номхруулах юм. Тэд үйл хөдлөлийн газартай удаан хугацааны хамтын ажиллагаатай байсан байна. Маргааш өглөө эрт бүгдээрээ би эмээгийн удирдлага дор тэрхүү золгүй байдлаар нас барсан жаалхууд хүж барьж дахил өргөв. Энэ бүхнийг хийж дууссаны дараа л хараал идсэн байшингийн цэвэрлэгээ бүрэн дуусанд тооцогдно. Зүүд зэрэглэлийн мэт байдалд Адзан нэгэн зүйл олж харах шиг болов. Жаалхуу түүн рүү гараад алсаж баяртай гэж хэлж байлаа. Буцах замдаа би эмээгийн ач охин Сямо өөрөө Адзаа дээр ирж өгөөдөв. Чи надад нэг зүйл өртөө шүү. Юу мөр билээ? Амины өөр. Энэ удаад хараал идсэн байшингийн ажил маш саадгүй бүтлээ. Тэд удалгүй тохирох худалдан авахчийг олов. Цэм дарах хүн бүрт улаан дугтойтой мөнгө тарав. Түүнчлэн Адзад нэмэлтээр нэг иж бүрэн хослол авч өгчээ. Энэ нь түүнийг албан ёсоор ажилд авлаа гэсэн үг байв. Адзгийн магнай тэнийж дотроо маш их баярлав. Тэр дороод шинэ хослолоо өмсөж үзлээ. Ишийн үл хөдлөх хөрөнгөд тавтай морил. Цэм даргын хүнийг таних нүд үнэхээр алдаагүй байсан нь батлагдав. Тэрхүү үл хөдлөлийн газрын бусад хоёр арчаагүй ажилчдыг бодвол Адзаа хамаагүй илүү хичээнгүй зүтгэлтэй ажиллаж байлаа. Тэр нэгэн өдөр тэрээр заншил ёсороо орой болтос ажиллаж хаад гэр рүүгээ харихаар гарлаа. Гэтэл замын дунд мотоциклийнх нь бензин дуусчих нь тэр. Адзаа мотоциклоо түрж явсаар нэгэн хуучин үйлдвэрийн хажуугаар өнгөрөв. Тэр уг нь хүнээс тусламжгүй байх гэж байсан боловч маш аимшигтай дүр зургийг олж харлаа. Ханан дээрх үзэсгэлэнт бүсгүй хөргөнөөс бүрэн улаан цус урсаж байв. Ширээн дээрх хүүхэлдээ улаан дээсээр хүлэгдсэн байхаж Адзаа айсандаа бүдэрч унахтаа өөрийнхөө гараа лацтай нэгэн ваарн савнд хийчихсэн байхыг мэдлээ. Савн дотор хар өнгөтэй шингэн наалдамхай заваан байв. Тэр нь яг юу байсныг хинч мэдсэнгүй. Адзаа сандарч твэгдэхдээ тэр газраас яаран зүгтсэн боловч нэг зүйлийг анзаарсангүй. Хар инэрэг сацруулсан нэгэн сүнс хүйтэн харцаар түүнийг цоригтож ширтэж байлаа. Тэр амьсгаа дарангүйсээр дүүгийнхээ хөвтөж буй имлэгт ирэв. Гэтэл санаанд оронгүй мэдрэгчтэй шилэн хаалга өөрөө аяндаа нэгтчихлээ. Тэрхүү сүнс түүнийг дагаж имлэгт орж ирсэн бололтой. Тэр шөнө Сиоя ундаа авахар палтаасаа гарлаа. Тэгтэл коридорын гэрэл сонин гихчин анивчиж эхлэв. Аюул ойртож байгааг мэдэрсэн охин эргэж хараад цахилгаан шат руу хамаг хүчээрээгүй орлоо. Гэвч цахилгаан шатны хаалга хаагдах мөчид нэгэн аврах том савар түүний гараас шүүрээд ав. Дараагийн агшинд Сиоя орон дээрээ цочин сэрлээ. Гэвч гар дээр хүмсний сорив болон ширээн дээр хундаа саяны болсон явдал зүгээр нэг зүүд биш байсныг илтгэн. Маргааш нь Адзаа дүүгийнхээ палтад ирэх үед тэрээр дүүгийнхээ царай маш цонхгор байгааг анзаарав. Сиояч санамсаргүй байдлаар нэг зүйл асуув. Та хорвоо дэлхий дээр чөтгөр байдаг гэдэгт итгэдэг үү? Адзаа сүүлийн үед хараал идсэн байшингуудтай байнга ажиллаж байгаа. Дүүд нь ямар нэгэн зүйл тохиолдсон байж магадгүй тэр даруй ойлгов. Ялангуяа түүний айд сандарсан төрхийг хараад түүний сэрэмж бүрч ихсэв. Дүүтэйгээ салах ёс гүйцэтгсэний дараа
Аз шуудхан 100 ангаах ухааны газар руу Сиомог хайхаар ирэв. Тэрээр дүүд нь асуудал тулгарсан байж магадгүй гэж хэлв. Сиомог тусламжийн гараа сунгаж шийдэж өгөхийг хүсв. Гэвч яагаад ч юм Сиомогийн Азад хандах хандлага үргэлж хүйтэн байсаар ирсэн. Түүнийг хараал идсэн байшин зархаа болохыг зөвлөв. Шөнийн замаар их явбал чөтгөртэй таархан гарцаагүй. Сүнснүүд түүнийг дагаж гэрт нь очин дүүдэнч гай болно. Гэсэн хэдий ч Сиоагийн имчилгээний зардал хараахан бүрдээгүй байлаа. Азаа арга буюу шүд 100 мөл хөдлөх хөрөнгийн газар руугаа буцав. Гэтэл өөдөнд нь нэгэн залуухан үзэсгэлэнтэй бүсгүй зогсож байхыг сансангүй. "Өө, чи энд байсан юм уу?" Түүнийг Тижин гэдэг. Тэр хараал идсэн байшингийн борлуулагчийн ажилд орохоор иржээ. Цингуосюн энэ салбарыг дэндүү аюултай гэж үзв. Эмэгтэй хүн ажиллахад үнэхээр тохиромжгүй. Гэвч Тижин өөрийгөө хис ярианы чадвар сайтай гэж хэлв. Түүнчлэн тэрээр адал явдалт маш их дуртай нэгэн. Цингуосюныг эргэлзэж байх зур. Манто гэрээсээ утас хүлээн авлаа. Тэдэнд дахиад нэг ажил гараад иржээ. Тижин бүгдийг ажилдаа гарахаар зэхэж байгааг сонсоод тэр даруй хамт явах хүсэлтэй байгаагаа илэрхийлв. "Би үнэхээр юу ч хийж чадна шүү." Цингуосюн хөмсөг зангидан Тижинийг дагуулan гарахаас өөр аргагүй болов. Гэвч энэ удаад ажил эхнээсээ бүтэхгүй байлаа. Талигаачийн аав зуучлагчид ирснийг сонсоод тэднийг мөнгөний төлөө хүн чанараа гээсэн хүмүүс хэмээн харааж гарлаа. Цингуосюн хажууд нь зөөлөн тайлбарлаж байсан ч хөгшин хүний хандлагыг огтхон ч өөрчилж чадсангүй. Зөвхөн Тижин л өөр арга зам олж тагтан дээр ганцаараа гүнэглэн суугаа талигаачийн ээжийг очиж уулзав. "Энэ гэрт байгаа бүх зүйл таныг түүнийг санахад хүргэх болно. Ингэж суух нь зөвхөн зогтож байгаа хэрэг. Энэ нь шархыг чинь улам л удаан өвтгөн. Түүний хэл ярианы чадвар үнэхээр сайн байлаа." Хэсэг ятгасны эцэст ар гэрийнх нь байшинг зархаар зөвшөөрөв. Цингуосюн Тижинийг ам мэдэн магтаж түүнийг хугацаанаас өмнө жинхэнэ ажилтан болгосноо зарлав. Байшингийн түлхүүрийг амжилттай авсны дараа одоо хараал идсэн байшинг цэвэрлэхэд үлдлээ. Магадгүй удаан хугацаанд агааржуулалт хийгээгүй хүү. Агаарт эвгүй үнэр ханхалж байв. Манто хэлэхдээ байшингийн эзэн бүсгүй нөхөртөө араар тавиулж нөхрөө буцааж ирүүлэхийн тулд элдв төрлийн хараал жатах хэрэглэж байсан гин. Гэвч тэрээр эцэст нь бүтлгүүцсэн гэрлэлтэд аварч чадаагүй. Өөр хэлэндээ автан өөрийн амиа ивүүтгэжээ. Тагтны бариул дээр үлдсэн зураас илэгдлийг хараад бүгдийнх нь нуруугаар хүйт оргиж байв. Ялангуяа тахилын ширээн дээр хачин жигтэй өргөлүүдийг харахад тухайн үед эзэн бүсгүй ямар их солиорч байсныг төсөөлөхөд бэрх биш байлаа. Цингуосюн бүгдийг яарвчлан ажилдаа орохыг тушаав. Зөвхөн Юнжин л дахиад залхуурч байлаа. Тэрээр утсаа гаргаж их нэртэй мессеж бичив. Гинэт дэлгэцэн дээр нь нэг ширхэг ус унав. Юнжиний зогсож байгаа газар нь яг л байшингийн эзэн бүсгүй нямаа алдсан цэг байлаа. Түүний толгойн арьс нь арзайж эхлэв. Ийм урт ус хэнийх болохыг тааварлахад хэцүү биш. Үүний зэрэгцээ эмнэлэгт байгаа Сиоэ гинэт өрөөнийхөө гаднаас чимээ сонсов. Тэрээр өрөөнийхөө хаалгыг аажуухан нээв. Гэтэл коридорт нэгэн өндөр биетэй сүүдэр зогсож байхыг харав. Тэрээр үүнийг өмнөх сүнс мөн болохыг танив. Цахилгаан шатанд таарлцсан мангас. Тэгээд тэр даруй хаалгаа төгжиж бүх биеэрээ орныхоо доогуур шургав. Гэтэл тэрхүү аимшигт сүүдэр хаалгыг нэвтлэн орж ирнэ гэж сансангүй. Дараагийн мөчид орны дээрээс толгойн цохив. Энэ хооронд Аззы мэдээ хүлээж аваад яаран сандран эмнэлэг рүү гүйлээ. Сувилагч Сиоэг олж харахад шүн дунд гинэт таталт өгч удалгүй ухаан алдан унжээ. Эмч нар бүх талын шинжилгээ хийсэн ч тодорхой шалтгааныг нь олж чадсангүй. Хизээ сэргэх нь ч тодорхойгүй байлаа. Маргааш өглөө нь эрт Аззы сүнсэн зайсан мэт хүлээн авах заланд сууж байв. Дүүн одоо болтол сэргээгүй байлаа. Тэр үнэхээр яхаа мэдэхгүй мухардалд оржээ. Хоолны газрын нэгэн ихт сайн санаж түүнд зөвлөв. Хэрэв оншин олдохгүй хачин өвчин тусвал энэ талын мэдлэгтэй их багшид хандаад үзээрэй гэлээ. Тэгээд түүнд нэгэн нэрийн хуудас өгөв. Өгөхөөс наагур байгаа хүн яхаас ч буцахгүй гихчээр Аззы өнөөх ихчийн хэлсэн их багшийг олж очив. Тэр багш үнэхээр л чадвартай нэгэн байж таарав. Ердөөс нэг мэрэг тавьж үзээд асуудал хэр зэрэг ноцтой байгааг шууд ойлголоо. Тэр даруй сүнс дуудах зам үйл хийхээр болов. Их багш шар цаасан дээр нүх гаргаж хонхоо хүчтэй сэгсэрч эхлэхэд цагаан будааны өрнүүд цаасан нүх рүү нэг нэгээрээ унаж байв. Аззы юу болоод байгааг ухаарч амжаагүй байтал их багш эрдмийн сэлмээ барин чангаар хашгирч өмнөх шаазан аяга газар дээр нь хаг цохив. Зан үйл дууссаны дараа багш Аззад нэгэн хамгаалалтын сахиус өгөөд үүнийг дүүгийнхээ дэргэд тавиарай гэв. Хэрэв ямар нэг саад гарахгүй бол Сиоэ 2 хоногийн дотор сэргэх болно гэлээ. Гэртээ ирээд 24,000 ёны төлбөрийн хуудсыг хараад Аззы өөрийгөө залсуулчихлаа гэж бодож байв. Гэтэл удалгүй. Эмнэлгээс уцтаж Сиоэ үнэхээр сэргсэн тухай дуулгав. Баярлалаа, их багшаа. Маш их баярлалаа. Аззы тэр үед жинхэнэ чадвартай багштай таарсандаа итгэж хамгаалалтын сахиусаа аваад эмнэлэг рүү яарвчлав. Гэвч түүний мдээгүй зүйл нь ажлаа дуусгаад харихаар бэлдэж байсан их багш гинэт нэгэн нууцлаг хүчинд гацаж хөдөлж чадхаа байв. Төд удалгүй гар хөл нь өөрийн мэдлгүй татуулсаж эхэллээ. Түүний архан талд нэгэн хар сүүдэр зогсож байв. Тэрхүү хар сүүдрийн гарт нэгэн тарнитай цаас байх бөгөөд тэрээр их багшийн хөдөлгөөнийг удирдах байх шиг харагдана. Их багш газраас хайж авч өөрийн хис рүүгээ аажмаар ойртуулж байлаа. Яг энэ мөчид эмнэлгийн орон дээр байсан Сиоэ зүүднээсээ цочин сэрлээ.
Тэрээр хүлийнхөө шагааг ямар нэг зүйлд хүлүүлсэн мэдрв. Гайхаж ядан хүнжлөө сөхтөл. Дараагийн секундэд нэгэн хүчинд татагдан газар унлаа. Нүдний өмнөх цонхны хөшиг нэгдэж, COI өнөөх хачин хүнийг дахин олж харав. Удалгүй тэрээр харанхуй гүн рүү түлхэгдлээ. Харин эмнэлгийн орон дээр өөр нэг COI хэвтэж байв. Дээрх бол хараал идсэн байшингийн дэлгүүр. Цувралын 1 ба 2 дугаар ангийн агуулга байлаа. Хэрэв миний таамаг зөв бол тэрхүү том биетэй сүудэр бол эрэлхийн элч мэтийн дүр байх ёстой. Өөхөх ёстой хүмүүсийг авахар ирдэг нэгэн. Харин COI-гийн хамгийн сүүлд харсан сүудэр нь түүний өөрийнх нь махан бий байх. Энэ нь түүний сүнс биенээсээ салсан байгааг илтгэж байна. За ингээд өнөөдрийн тайлбар үгээр дуусч байна. Өөр бодолтой найзууд байвал сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.